баруун хойд хэсэг торших Пенанг арал нь за хүн амын хамгийн их төвлөрсөн арал хот байдаг юм байна. За газар нутгийн хэмжээгээр улсдаа 4-т ордог том арал юм байна. За Пенанг арал бол нийтдээ 700 гаруй мянган хүнтэй байна. За хүн амын 53% нь хятад үндэстэн дангаараа бүрддгээр Малайзийн бусад хотуудаас хамгийн их хятадууд байдгаар нэртэй. За дараа нь Малай үндэстэн 31%, 8% нь Энэтхэг болон бусад үндэстнүүдээр бүрддэг. Малайз улсыг хаялаад Пенанг арлаас эхэлсэн. За Пенанг арал нь одоо Малайзд ирсэн хүмүүс энэ халуун орны зэрлэг ширэнгэн ойтой энэ сайхан арал дээр заавал үзэх ёстой юм билэ. За энэ арал нь Малайз улстай хүн амынхаа тоогоор нэлээд шигүү 293 квадрат километр газрыг эзэлдэг. 70 иргэний сайхан одоо курортнуудаараа алдартай. За дээрэс нь энд эренгүүтээ би аялын компанид холбогдоод энэ аялын компанитайгаа нийлээд за баахан хятад хүмүүстэй ямар газраар явах түүх төрсөл газрууд нь үзье гэж бодоод нэгдээд за тэгээд одоо энэ жимсдүүдийг ургуулдаг тийм ферм дээр ирчээд байж байна. За энэ ферм дээр ирээд одоо энэ халуун орны янз янзын одоо бидний мэддэг ананас, шивга, за энэ папайя жимсдүүдийг яаж ургуулдаг. За энэ жимсдүүдийн ач холбогдол нь юундаа байдیں۔ За ямар антиоксидант, витамин агуулдیں۔ За тэр болгоныг тайлбарлаж өгөхөөс гадна за гарал үүсэл нь хаанаас гарал үүсэлтэй. За гарал үүсэл гэдэг нь болохоор одоо энд байгаа энэ жимснүүдийг бүгдийг энд тэндээс авчирч ургуулсан юм байна. За 250 гаруй нэр төрлийн жимснүүдээс гадна цайнууд, кофенуудыг бас тарж ургуулдаг юм байна. За Малайз улс нь кофе ургуулалтаараа нэлийн дээгүүр ордог. За энэ саадан дотор 250 төрлийн жимс, каконуудыг одоо ургуулт юм байна. За энд яг энэ арабика кофег ургуулдаг газар нь байж байна. За энэ дээр ингээд ургуулж байгаа жимснүүдийнхаа тайлбарыг бичсэн байдаг юм. За энд болохоор анх Францаар одоо юу гэж нэрлэдэг, Испаниар юу гэж нэрлэдэг ингээд энэ нэрнийх нь үүсэл нь одоо ингээд анх ийм ногоон өнгөтэй байдаг юм байна. Яг болохоор ийм улаан өрөө өнгөтэй бэринүүд маш үнэтэй жимс тооцогддог. За манго ингэж ургадаг юм байна. Энэ том модонд ганцхан манго харагдаад байх юм. За банан ингэж бутаараа одоо нэг бутанд ингээд бөөнөр ургах юм байна. Мод нь жижигхэн мод байгаа байхгүй. Бананы том навчтай. За энэ лаборатори нөхцөлд коконод ойлоор одоо янз бүрийн косметик нүүрний тоснууд яаж хийдгүү, ер нь юунд ашигтай талаар нь бүгдийг ингээд тайлбаруудыг бичсэн байт юм бэ. За энд болохоор дэлгүүрүүд байт юм байна. Энэ саадан дотроо ургуулсан жимснүүдээрээ янз янзын нүүрний бүтээгдэхүүнүүд энэ янз янзын одоо уудаг жүүснүүдээ ингээд хийгээд энэ ч ингээд зард юм байна. За энэ саадан дотор ургуулсан жимснүүд нь болохоор ямар нэгэн химийн бордоо байхгүй органик яг дэлхийн өнцөг булан бүрээс авчирч ургуулсан органик бордоогоор тарж ургуулд юм байна. За энэ оливын тосоор хийсэн биений саван шампунь, кондиционер тэгэл биений тос бас байгаа юм комплект байна. Энэ бол одоо их гоё байгаа да. За энэ дэр ингээд фермийн одоо tropical fruit farm гэдэг нэрийг бичээд за Penang Hot гэдэг үлдэрсэн онсоор өдөртөг ингээ байж идэв юм байна.
Disney ферм дээр ирсэн хүмүүс эндээс энд ургасан жимснүүдээр 100% жуус хийлгэж уулгаад тэндээс жимснүүдээ авч идэж болдгийм байна. За одоо энд папай гэдэг халуун орны папай, гуая, шигуа. За ийм жимснүүдээр эндээс жуус хийлгэж уулаа одоо. Thank you. За манго, папай хоёрыг хайлаад ийм гоё жуус болгоод. Гоё мэн үү. За мөн энд ургадаг халуун орны жимснүүдээр буфет тавиа. За эндээс хүмүүс дураараа өөрсдөө сонирхсан жимснүүдийг авч идэж болдгийм байна. Хүмүүс энэс нь их авах юм. Нэг шар яг шивга шиг нөгөө голоос дөнгөж барьсан загас идэхэд ямар гоё амттай байдаг вэ? Яг тэр шиг одоо яг эндээс шууд түүгээд хүмүүст өгч байгаа болохоор бүр шүүс мөсөн янзын гоё ресторан хоолны газар байдгаас шал өөр. Бүгдээрнгийнх нь нэртэй ийм цэцгүүд даавн дээр тавиад одоо энэгээр ингээд кэнүүдийн будах юм байна. Би сая мэдгүй оюунчим гэдгийг энэ айгүй том ийм нэгэн өргөн биетэй юм байна. Энэгээр нь одоо жишээлбэл энэ ирвэхний энийн эсгийг будах юм байна да. Тэгээ энэ будахаар авилдгүй юм байна. Таун дээр ингэ шингэж өгөөд өөрсдийнх нь нэртэй энэ хүрхээр өөрөө аяндаа уусаад энэ зурсан энэ хажуу талын юунаас юм илүү гарахгүй байна. Одоо хүрээнээсээ шууд ингээд өөрөө уусаад явчихж байна. Бодоод дуусгачлаа. За энэ миний урдаас харж байгаа охин бохин ийм гоё болгоод зураалчлаа. Эдгээр одоо ингээд бүр ингээд битүү юу хийгээд араам хийгээд ингээд ийм гоё болгоод зурчлаа. Би болохоор минийх нэг иймэрхүү юм болчлаа. Гэхдээ яад зүгээр шүү дээ. За одоо ингээд энэ хүмүүсийн хийсэн юм одоо энэ зурсан зургнууд нь давтагдчихгүй. Одоо энэ ингээд бараг дуус тийшээ хандж байгаа юм. За энийг тэр түрүүн тэр анх ороход тэр эрэгтэй дээр бидний ирэхэд тайлбарлаж өгсөн нэг даавууган дээр зураг зурхад 6 дахиж босруулт юм байна. За энэ босруултынх нь үе шат нь тэр дааван дээр харагдаж байгаа. За ийм даав цав цагаан даав байж яснаа. Хиндээ ийм болоод одоо ингээд шар өнгөнд цэцгийг тодсгож өгч байгаа. Дараа нь цаатлынх нь улаан өнгөнд гаргаад за ингээд лавшруулад ингээд өнгө оруулж байна.
За ийм улаан хүр өнгө оруулж өгөөд за хамгийн сүүлийнх нь энэ бэлэн болцсон байгаа нь. Ингээд 6 үн шаттайгаар энэ даавыг ингээд зураад дуусгаж байгаа юм байна. За тэгчээд тэр дэлгүүр дотор энэ даавнуудаар хийсэн палаж янз янзын альчуурнууд байна. За тэр болохоор нэг хийсэн давтагдчихгүйгээр дахиж нэг л удаа хийж байгаа байхгүй нэг. За одоо энэ хүн ингээ халуун төмөрөөр хайраад энэ болохоор хөөхүүтэн доор нэм устаа юу байгаа. Юу гэдэг вэ? Парлон. За парлон дээр ийм зөөлөн эсхий шиг даавуу тавингуудаа даавууга тавиад ингээ энэ халуун одоо эндүүгээр эндүү нь болохоор энэ хэн дээр ингээ дараад өгч байгаа байхгүй юу? За тэр 6 үе чи одоо энэ дээр ингэж явагдчихин цагаан даавн дээрээ эхлээд зураг зурчаа зургнуудынхаа цэцгнүүдийг зураад одоо энэ хажуу талуудыг будаж эхэлж байна. Баахан зураг зураад гарч ирлээ. Тэгээд тэр зурсан зургнуудаараа ингээд хийсэн даавуугаараа ингээд давтагдчихгүй нэг ширхэг бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэдэг юм байна. За тэгээд энэ үйлдвэрсэн бүтээгдэхүүнүүдээр ингээд хүмүүсээ гарч ирэнгүүт ижээ дэлгүүртээ оруулаад за энэ манай группийн хүмүүс янз янзын палаж энэ худалдаж аваад явж байна. Энэ охин гэтэл манай группийн охин 2 юпг өмсч үзэх сонирхож байна. Энэ бол яг цэгэр даун дээр ингээд цаанаас нэг хөрөнгөтэй. Пенанг мужийн нийслэл нь Жоржтаун гэдэг хот. За Пенанг арал дээр байрладаг. За колоничлалын сүүл буюу 1957 онд Английн хатан хаан 2 дугаар Элизабетийн тунхагласнаар албан ёсоор хотын статустай болсон юм байна. За түүхийн хувьд бол Пенанг арал дундад зууны үеэс барууны болон ойрхт орнуудын худалдаачдын дамжин өнгөрөх одоо цэгүүдийн нэг байсан юм байна. За 1786 онд анх Их Британий зүүн энтэг гэдэг компани. За түүний ахмад Франсис Лайт гэдэг хүн суурьснаас хойш арлын хөгжлийн түүхийг эхэлсэн гэж үздэг. За тэр хүн арлын газар зүүн байршлыг ашиглаад Английн усан цэргийн дамжин өнгөрөх бааз байгуулах зорилготойгоор энэ газрыг сонгосон гэж ярьд юм байна. За тухайн үед арал нь Хидах султааны эзэмшилд байсан юм байна. За султан хурш Сиамын хаант улс болох Хомбаун гэдэг улстай түнжин муудаад байсан энэ Ахмад Лайт ашиглаад султааны эзэмшлийн аюулгүй байдлыг Их Британий айрам хамгаалъя гэж хэлээд Пенанг арлыг удирдах эрх мэдлийг өөртөө авч ирсэн юм байна. За тэр Лайт гэдэг хүн арлын нэрийг сольж Уэльсийн хүн тайжийн арал хэмээн нэрлээд за анхны суурингаа эзэн хааны 3 дугаар Жоржийн хүндэтгэл зориулаад Жоржтаун гэд нэрлэсэн юм байна. За энэ хүний нэртэй бол энэ Пенанг арал бол маш их холбоотой. За тэр хүн гадаадын худалдаачдыг татах зорилгоор худалдааны чөлөөт бүс байгуулсан юм байна. За үүнээс болж гадны худалдаачид болон наймаачдыг татаж арлын хүн амын тоо эрс өсөж исэн юм байна. За Пенанг арал нь бол аял жуулчлалын салбарт бол аятаа нөхцөлийг одоо газар зүйн хувьд бол бий болгож байгаа учраас үйлчлэгээний салбарт нь бол одоо маш их хэмжээний хөрөнгө оруулалт хийгдсэн байна. Энэ арал дээр улсын хэмжээнд хийгдсэн нийт гадаадын хөрөнгө оруулалтын 45.5 гаруй хувийг эзэмшиж байт юм байна. За түүнээс гадна Пенанг арал нь Малайз улсын санхүүгийн төв гэж дуудагддаг Жоржтаунд нь маш ихээр одоо олон улсын банк санхүүгийн байгууллагууд бий болсон гэж үздэг юм байна. Аялын групп Малайз улстай за энэ Пенанг аралтай хамгийн том тооцогддог Жоржтаун гэдэг хотод ирээд байж байна. За энэ Жоржтаун гэдэг хот нь за 18 дугаар зууны эцэс 19 дугаар зууны ихэнх үед амьдарч байсан англичуудтай холбоотой барилга архитектур соёлын хувьд одоо ЮНЕСКОгийн соёлын үйл бүртгэгдсэн хот юм байна. За энэ хотод бид нарыг одоо авчирч хооллох юм байна. За энэ хооллохын газар нь болохоор бас
үндэсний хоолны хэв маягийг харуулсан газар юм байна. За бүгдээрээ орж хооллоод хоолных нь соёлтой танилцсан ямар шүү хоол байдаг юм бэ? Амсаж үзээд бүгдээрээ цуг хамтдаа байцгаая. За энэ Малайз үндэсний хоол юм бэ. Малайз хоолыг будаагүйгээр мэдээж төсөөлөхийг аргагүй. За Малайз улс будаа үйлдвэрлэлтээр гол хүнсний соёл юм байлээ. Малайз энэтхэг үндэстнүүд нь халуун ногоо маш ихтэй хоол хэрэглэдэг. За энэс амарч үз энэ халуун ногоотой байна. Гад байна. 老弟儿，这其余的大家这小孩子根本吃不惯。 За энэ жигсэн байцсан шиг байна. Айгүй халуун ногоотой юм байна. За хэрвээ бид нэр хоол идэж байгаад энэ зүүн гараараа барих юм бол хэрвээ Малайз улсын дотор байх юм бол одоо дарамжилсан гэж үздэг гэж байна. За яагаад гэвэл ариун цэврийн өрөөнд орохдоо зүүн гараа хэрэглэдэг. За одоо бид нар яг нь хятадд солонгосуудын дунд явж байгаа болохоор гайгүй. За бидний энэ идэж байгаа хоол нь болохоор эртний Малайзад амьдарч байсан хятад үндэстнүүдийн хоол юм байна. Малайз хоол биш юм байна. За Малайз үндэсний хоол одоо манайхаар бол бууз гэдэг наси лимар гэдэг нэг хоол байт юм билээ. Тэр нь болохоор цагаан будаг кокосны сүүн чанаад тэгээд дотор нь өндөг өгөрцгий янз бүрийн төрөл бүрийн ногоонуудыг бананы навчинд ороогоод иддэг юм билээ. Ер нь энэ Малайз үндэсний хоолыг бол жимс ногоогүйгээр төсөөлөх аргагүй. Одоо кокосын сүг бол байнга хоолндоо хэрэглэжтэй. Тэр кокосын сүүндээ энэ будаануудаа янз янзаар чанаа жигнээд кокосын сүүлдээ хэрэглэдэг. За бид нар боломж олдох юм бол нэг хэд хоноос яг тэр Малайз үндэстний тэр наси ламер гэдэг хоолыг та бүхэндээ сонирхохыг бодно. За өнөөдөр бид нар Малайз үндэстний соёлтой холбоотой хоёр газраар оролцдог маш их баяртай. Тэр хоёр газар мэдээж тэр үндэснийх нь хоолны гол салшгүй хэсэг болсон жимсээ яаж ургуулж яаж одоо органик хэлбэрээр нь тарьж ургуулж харсан соёлыг харлаа. За хоёрдугаарх нь болохоор тэр үндэснийхээ хувцсны соёлыг цагаан даван дээр яаж тэр одоо зураг зурж даваа бүтээж тэрүүгээр үндэснийхээ хувцсыг ойдог соёлыг харлаа. За та бүгд мэдж байгаа үндэсний Малайзын онгоцны өөрчлөгч нар яг өнөөдрийн тэр аргаар зурсан тийм 90 хувцастай байдаг шүү дээ. За ер нь одоо энэ хоол бол эртний хятадуудын идчихсэн хоол юм байна. Малайзад юугаа цаашлаар ирсэн. За энэ нь болохоор нөгөө хятад хоол болохоор зэрэг ерөнхийдөө нэг жигсэн нэг тийм шарсан хоол бол ер нь хэцүүтэй байдаг. Ногоонуудыг янз янзаар жигнээд тэр нэг энэ нэг мах шиг энэ болохоор зэрэг чихэртэй нэг мах байна. Гэхдээ яг юуны мах юм гэхгүй байна. Дотор мах юм шиг. Ер нь эд бол идэж болмоор юм байна. За Жоржтаун хотод Малайз энэтхэг хятад 3 үндэстэн амьдардаг боловч за Малайз улсад хамгийн их хятад үндэстэн амьдардагаар онцлог юм байна. За энэ даосизмын урсгалыг шүтдэг энэ сүм нь энд амьдардаг хятадууд энд ирж байнга сүсгэлт юм байна. За энэ хотод баригдсан хамгийн анхны барилгууд нь өөр загвараар баригдсан байдгаараа одоо маш их сонирхолтой. 1897 онд баригдсан Виктори хатны дурсгалт цагийн цамхаг за Мавритани буюу Хойд Африкийн болон Испани, Португал загвараар баригдсан барилгууд. За хотын дээд шүүхийн барилга нь Палладини буюу дундад зүүн үеийн Итали загвараар баригдсан. За исламын шашны Капитан Кэлен гэдэг сүм нь энтэг исламын буюу Мугал загвараар гэх мэтлэн олон сонгодог болон орчин үеийн загварууд тосолсон одоо барилгууд байт юм байна.
За бид ингээ өдөржингөө Жорж Тауны гудамжаар явсан. За энэ Жорж Тауны гудамжинд бол одоо маш их сонирхолтой олон үндэсний хэв маягийг агуулсан. За энэ дотор бол Армяны гудамж гэдэг бас нэг гудамжаар орсон. За энэ гудамж нь бол ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгэгдсэн хэсэгт байрладаг. За энэ Армяны гудамж гэдэг нь жижиг хорооллын түүх нь бол олон жилийн өмнө Армян худалдаачид сууршиж 8 явуулж ирсэн цагаас эхэлдэг юм байна. 1820-ад оны үед байгуулагдсан гудамж Малай болон Хятад иргэн Армян худалдаачдыг ясны дараа сууршиж байсан гудамж юм байна. За энэ гудамжинд олон өөр соёлын онцлогийг агуулсан байхаас гадна алдарт дугуйтай хүүхдүүд гудамжны зураг зурагдсан газар. За энэ газар 1910 онд Өнөө цагийн Хятадын эцэг гэдэг Сүн Ят-сэний хувьсгалын нууц хуралдааны тус гудамжинд зохион байгуулсан гэж үздэг юм бэ. Соёлын хувьд бол одоо олон өөр соёл архитектурын одоо төрлүүдийг агуулж байдаг. Хотын ихэнх хуучны барилга байгууламж нь өнөө хүртэл одоо хадгалагдаж ирснээр маш их алдартай. За энэ арлын төв болох Жорж Таун 2008 онд ЮНЕСКО-гийн соёлын өв бүртгэгдсэн. Зүүн болон зүүн өмнөд Азийн хаанч байхгүй барилгуудтай хэмээн тэмдэглэгдэн үлдсэн хот юм байна. Бид Blue Mansion гээд эртний 100 жилийн өмнө нэг баян нэрийн амьдарч байсан байшинд ирээд байж байна. За энэ байшин одоо жочид дуудлал болцсон юм байна. За энэний түүх нь болохоор нэгэн эр Хятад улсаас ирээд нэг баян худалдаачны охинтой суугаад за тэгээд тэр худалдаач нь болохоор улаан вино үйлдвэрлэдэг гэсэн. За виногоо болохоор усан үзмээр үйлдвэрлэдэг. За тэгээд тэр хүнтэй суугаад 8 эхнэр авсан юм байна энэ хүн. 8 эхнэр аваад 8 эхнэртэйгээ энэ байшинд бүгдээрээ цуг амьдарч ирсэн юм байна. За тэгээд энэ байшингийг яг тэр үеийнхэн байдлаар хадгалаад энд ирсэн жуулчдад музей маягаар үзүүлдэг юм байна. Чонгфат Цэ ордон буюу Цэнхэр ордон гэж нэрлэгддэг ордон бид нар ирж үзсэн. За энэ ордон нийтдээ 38 өрөө 5 цэцэрлэг 2 давхар боловч нийтдээ 7 өөр шаттай 230 гаруй уран хийцийн цонх салхивчтай эдгээр мөн олон өөр соёл загварын шийдлүүдийг харуулдгаар маш их онцлогтой байна. За 1887 оноос 1904 оны хооронд баригдсан. Цэнхэр өнгө нь бол олонний анхаарлыг их татдаг. За энэ ордны байршил болон бүтц нь Финшүүгийн зарчмаар баригдсан юм байна. За энд бол Жорж Тауны хамгийн их зураг авагдсан газар гэдэг бүр нэртэй юм байна. За энэ Чонгфат-Цэ гэх хятад ганцхан наймаачин хамгийн хайртай 7 дугаар эхнэртэй зориулан барьсан түүхтэй ордон юм байна. За энэ 7 дахь эхнэрийнх нь зураг байгаа юм байна энэ ч. За ер нь Малаз улс одоо ч гэсэн хаан засаглалтай орно шүү дээ. Тэгээд одоо ер нь ислам шашинтай хүмүүс бол жирийн иргэж гисэн нэг ислам шашинтай иргэн 4 хүртэл эхнэр авч болдго юм хуулиараа. За 4 эхнэртэй нэг эхнэр нь 3 хүүхэд гаргасан 12 хүүхэдтэй хүмүүс одоо бас амьдарч байд юм байна ер нь Малаз улс. За энэ хэрэгжилжсэн аягнууд нь байгаа юм байна. Ямар ч хэлээ гэсэн энэ дээр үеийнхээ эд зүйлсийг аягүй сайхан хадгалж илтсэн юм байна. За Пенанг арал нь бол орчин үеийн одоо энэ Жорж Таун гэдэг хотын хувьд бол арлын дэд бүтц бол маш сайтай. За бүх төрлийн тээврийн хэрэгсэл байдаг юм байна. Олон улсын нисэх онгоцны бууд болон хэд хэдэн далайн бомбууд байна. За арлыг их газартай холбосон Пенанг гүүр нь бол 13 км урттай. За энэ Пенанг гүүр нь бол далаа дээгүүр одоо ингээд явж байгаа маш гоё үзлэнтэй юм байлаа.
За энэ Пенанг хил нь бол арлын хамгийн хуучны амралт жуулчлалын газруудын нэг юм байна. За энд бол хүмүүс явган аял хийхэд их тохиромжтой гэж үздэг. За энэ арлын байгалийн бүтнээр нь харж болох хамгийн тохиромжтой газар юм байна. За хэд хэдэн уул толгодыг багтаасан байдаг. За мөн уулын төмөр замтай. За энэ уулын төмөр замаар бол хүмүүс голчлон дээр нь гардаг. За энэ дээр халуун орны зэрлэг харагдаад шууд уграад жоохон мантай байлтай айгүй гоё өсөлтөнтэй байгальтай юм байна. За энэ дээр бүтэн цаг хэрэгтэй байж байгаад 11:30-д иргэж байна. Тэгэхээр ийшээ зөндөө замнууд байна. Явж үзэх газар нэлээд байдаг юм шиг байна. За энэ уулын орол дээр болохоор гоё сэрүүхэн салхи сэвэлзээд өнөөдөр хагас өдөр болохоор амралтын өдөр хүмүүс их байна. За өнөөдрөөс эхлээд хүүхдүүд нь амарлаж байгаа юм байна 7 хоног. Тэгээд хэцэгтэйг хүүхдүүд их энэ нүгээр амрал зугаалаа явж байгаа юм. За дээрэс нь сонирхолж ирэхэд малайзууд 7 хоногт өглөөний 8:15-аас 4:15 хүртэл нэгд өдрөөс 4 өдөр хүртэл ажилладаг юм байна. За 5 дахь өдөр болохоор үд дундын үеэс эхлээд 2:50 хүртэл бүгдээрээ мөрөгдөм байна. Ороо 4 хагас гэдээ бас тарчдаг. За энэ ойн бүсэд хамрагдах бөгөөд олон төрлийн зэрлэг амьтдын гэр болт юм байна. За энд бол хэрэм, бодон гахаа, сармөгчин зэрэг амьтд байх юм байна. За мөн олон төрлийн шуудыг бас харах боломжтой. За энд бол жуулчид бол маш ихээр ирдэг. За 2012 онд анхныхаа сая дахь жуулчингаа хүлээж авсан гэдэг юм байна. За энэ хоёр жуулчин 72 настай гэж нэг нь ихтэй 70 настай гэж байна. Маш залуу харагдаж байна. Тэгээ энэ хоёр ингээд Азийн орнуудаар явж байна гэдэг. Малайзыг бол маш гоё орн байна. Үнэхээр эцсэнтэй орн байна гэдэг. Энэ хоёр Малайзаас ирсэн хоёр Куала-Лумпуртаас ирсэн хоёр хүнээс одоо энэ хоолныхын тухай асуугаад байж байгаа хэрэг. Тэгээ энэ дээр ингээ хүмүүс амраад хөлөндөө массаж хийлгээд энэ ургамлуудыг хийгээд массаж хийлгэхэд 30 минут болт ингээ хөлний массажийг угаасаа Азад маш гоё бөгөөд их хамаг хөлний өвчин алга болгоод бүх цэгэн дээр дараад их гоё болгодог. За биднийг нэг цагийн дараа иргэсэн болохоор амжихгүй тэр цаана усаа буцалгаад энэ халуусаа ишээ хийгээд ингээд хүмүүс дорн үйлчлүүлээд байж байна. Гоё. Би хийлгмээр л энэ даанч одоо 30 минут болохоор амжихгүй. За энэ сүнгийн нүдэнд хүмүүс үзмэрчид гарынхаа алгааг үзүүлээд яа одоо манайхаар бол өөрийнхөө хов зээг үзүүлж харуулж ах шиг байна. За хурууг нь алгыг хараад юм хэлж игээд. За жилээс жилд бол энэ Пенанг хэлд ирж энэ 800 м өндөр огцон уул руу энэ төмөр замаар одоо дээшгээ өгсөж гарах нь маш их сонирхолтой санагдаж байсан. Тэгээд уруудахтаа бол маш их хурдтайгаар урддаг. За ер нь бол явж байхад бол за энэ доошоо ингээд өнхөрчхүүдээ гэсэн бодлол төрж исэн. За энд бол үзэх ёстой газрын нэг нь бол яхааргүй юм байна. Гарч ирээд маш том цэцэрлэгт хүрээлэн маягийн юм хийцсэн. За энэ дээр хоёр шашны сүм байна. За сармөгчингийн музей байна, шар шувууны музей байна. За янз бүрийн ундааны газар, төргөн хоолны газрууд байна. За ер нь энд ингээд хүн ирээд амралтаа өнгөрүүлэхэд бүхэл болцоог нь хангаж өгсөн юм байна.
Малайзийн Пенанг хот төдийгүй зүүн өмнөд Азиад хамгийн нэртэй бөгөөд хамгийн үзэсгэлэнтэй сүм Буддагийн сүм болох Коклакси гэдэг сүмд ирчээд байна. За энэ Коклакси гэдэг сүм нь 1885 онд байгуулагдсан. Одоогоор 140 жилийн нүүр үзэж байгаа юм байна. За энэ сүм доторх дээшээ энэ хамгийн дээдэлтэй гарч ирдэг 30 м лифтээр дээшээ гарч ирдэг юм байна. Хүмүүст зориулж хийсэн бусад цэцэрлэгт хүрээлэн зэрэгээр маш алдартай сүм юм байна. За энэ 30 м-ийн өндөр цамхаг дээрээс нь Пенанг арлын Жоржтаун хотын хэсэг харагддаг юм байна. За бид Коклакси сүм дээр очиж үзсэн. За энэ Жоржтаунаас 8 км зайтай оршдог юм байна. Энэ бол хамгийн том Буддагийн сүм юм байна. 1890-с 1905 оны хооронд баригдсан Малай болон Хятад иргэдийн эв нэгдлийн бэлтгэл болд юм байна. Энд 36.5 м өндөр Гуаньян гэдэг хайр инэрлийн бурхны хөшөө нь маш их сонирхол татчихлаа. За 10,000 Буддагийн сүүн цагаан болон бүрэл баримл агуулсан 7 давхар өндөр сувраг бас байдаг юм байна. За энэ суврагын барилгын ажил нь 1930 онд дууссан гэж үздэг. Хятад болон Тай буурмын загвараар хаслуулан барьсан. За энэ сүмийн дотоод гадаад чимэгэл болон сүсэгтэн олонд зориулсан мөрөглийн танхим зэрэг нь зуулчдын одоо анхаарлын төвд бол байдаг. За дотроо бол маш үзэсгэлэнтэй сүм байна. За нэрийн хувьд бол Коклакси гэдэг нь Диважингийн сүм буюу ариун газрын сүм гэж орчуулагддаг юм байна. За зүүн хойд Аз дахь Буддагийн хамгийн том төвүүдийн нэг юм байна. За Малайз улсад 400 гаруй жилийн турш Португалчууд, Голландчууд, за хамгийн сүүлд Англичууд бол одоо олон жилээр амьдарч за энэ улсыг захирч байсан. Өдрийн цагаар юу ч гоо байж ирсэн. Одоо яг 8 цаг 15 минут, ороо 8 цаг 15 минут болонгууд хүмүүс юм авчираад бүхэл бүтэн 2 км газар ингээд зах үсгчт юм байна. За энэгээр ингээд жуулчид яваад юм зардсан юм байна. За энэ хүн гэхэд одоо юм дөнгөж гаргаад дангуун дээрээ тавьж байна. За ийшээ ингээд явангууд бүхэл бүтэн хүнсний захаас гадна бэлэн хувцснууд дээр нь хоолны одоо янз янзын хүмүүс нөгөө өөрсдөө хоол хийж зардаг юм байна. За ер нь энэ Пенангд ерөөсөө удамжны нэг өнцөг болон жижигхэн дээгүүрээ нэг бүтээлхтэй нэг иймэрхүү төмөр бүтээлхтэй юм 50 гутал хоол унд зараад янз янзын зараад ямар нэгэн асуудал үүсгэдэггүй юм шиг байна. Ер нь засаг захиргааны зүгээс нь ерөөсөө тэр тал дээр бол айгүй чөлөөтэй юм шиг байна. Үндэсний хоол болох насиб корин патая гэдэг хоолыг хийлэхээр боллоо. За тэгээд зураг нь авъя гэдээ гойсон чинь жившэрж байна. Пенанг
Гарл нь хоолны диваачин гэгдэг өгөөд хоолоороо Малайз улстай хамгийн алдартай газар. За тэгэж зогсохгүй CNN-ийн гаргасан Азийн шилдэг гудамжны хоол гэх жагсаалтад бол тэргүүлж ирсэн юм. За Азийн хамгийн шилдэг хоолтой газар хэмээн бас нэрлэдэг юм байна. За энэ арлын бэкери ч маш их алдартай. За зуулчдын заавал амтлах ёстой амттан нь байт юм байна. За энд ирсэн хүн бол бас нэг өдөржингөө ер нь энэ Пенангийн арал дээр бол за нэг 10 хоног ирээд энд амархад бол ер нь далаа дээр нэг 2 хоноод за энэ Пенанг хил дээр нэг өдөржин байгаад за энэ бусад одоо энэ Жорж таунаар нэг 2 өдөр яваад за олон хоолны газрууд олон сонирхолтой газрууд за энэ мөн энэ Буддагийн сонирхолтой сүмүүд бас байна. За ер нь бол үзэх харах юм маш ихтэй газар байна. Малайз улс орвол заавал энэ Пенанг арал дээр иж үзэх юм байна. За яагаад гэвэл энэ Пенанг арал бол түүх дурслын дурсалт газрууд маш ихтэйгээс гадна за байгалийн үзэсгэлэнт газар. За дээрэс нь далайн эргийн олон тооны жижиг буудуудаас эхлээд том том зочдуудад хүртэл байна. За ерөнхийдөө бол хоолны соёл ер нь энд ирсэн хүн бол одоо маш баятайхан амралтаа өнгөрүүлж болох газар байна шүү. За одоо үзэсгэлэнт Пенанг арлынхаа далайн эрэг дээр ирээд өнөөдөр ороог сайхан өнгөрүүлж энд энэ далайн эргийн хоолны газар хоолнд орчоод орооны хоолыг идчихэд за ингээд Пенанг арал дээр та бүхэн ирж энэ үзэсгэлэнтэй сайхан арлын эрэг дээр нь далайн эрэг дээр нь амархаас гадна бидний үзэж сонирсон түүх дурсгалын газруудыг үзэж сонирхож заавал энд ирж амарцгаагаараа одоо бид нар маргааш Куала Лумпур явна. Куала Лумпурт очиод уулзцгаая бүгдээрээ.